Тэгээ хүн амын хувьд бол бид нар маш амжилттайгаар 78 төлөөлөгчтэй бол нэр дэвшүүлээд баталгаажуулаад байна. Энэ удаагийн сонгуулиар хүн амын зүгээс бол 126 салбар бүрийн мэргэжлтнүүдийг бол дэвшүүлэхээ бид нар зарласан. За үүний хүрээнд та бүдэд товчгоо мэдээлэл өгье. За хүн амын нэр дэвшигчдийг босрол болон мэргэжлийн байдлаар нь ангилаад үзэх юм бол нийт нэр дэвшигчдийн 70% нь магистр, докторийн зэрэгтэй ийм хүмүүс байна. 30% нь бакалаврын зэрэгтэй. За нийт нэр дэвшигчдийн 50% нь баруунд өндөр мэргэжилд босрол эзэмшсэн ийм төлөөллүүд байна. За дундаж нас бол 43 байна. Энэ бол иргэдийн өсөд байгаа яг эдэр насны тодорхой хугацаанд суурсан, за мөн тодорхой хугацаанд мэргэжсэн туршлагатай ийм төлөөллүүд бол байна. За хүүсийн харьцааны хувьд бол нийт нэр дэвшигчдийн 46% нь эмэгтэй нэр дэвшигчид, 54% нь эрэгтэй нэр дэвшигч гэдгээр онцлог байна. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол хүн ам, хүн 50-50 хөтөлбөрөөр зарласан. Энд бол хүүсийн харьцааг ижилхэн түвшинд бид нар боломж олгоно. Бүх шатны сонгуульд бид нар энэ бодлогыг барина гэсэн. Тэгээ үүний дагуу бол бид хамгийн их боломжийг эмэгтэй нэр дэвшигчтэй, хамгийн их боломжийг бас залуучуудтай олгосон байгаа. Үүгээрээ бас онцлог. Ханган бүсд бол бид нар илүү аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ багаа явуулж байгаа. За говийн бүсд бол бид нар инженер, за түүнээс гадна бас эдийн засгчдийнхаа багийг явуулж байна. Мөн адилхан. За зүүн бүсд бол бид нар хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжлүүдийг инженерүүдийнхээ багийг, за мөн адилхан эдийн засгчдийнхаа багийг явуулж байна. Улаанбаатар хотод тухайлбал хаан уул дүүрэгт ирэхэд бидэрт эдийн засгийн санхүүжтойхоо багийг явуулж байна. Өнөөдөр Оксфорд, Харвард, Колумб гээд дэлхийн нэр хүндтэй их сургуульд зөвхөн бакалавр, мастер биш, доктор хийсэн хүмүүсээ явуулж байна. Тухайлбал манай эдийн засгч Отон төгс багш бол Колумб их сургуулийг эдийн засгийн доктор хийсэн ийм туршлагатай профессор хүн байгаа. Энэ хүнийгээ илгээж байна. Харвардад мөн босрол эзэмсэн доктор сансрыгаа бас явуулж байна. За мөн олон улсын санхүүгийн зах зээл, за мөн Монголд бас эдийн засгийн салбарт ажиллаж исэн Мандах Наран гэж одоо 2 газар мастераа хийчихсэн туршлагатай ийм экспертүүдээ бид нар бол тухайлбал хаан уулд явуулж байна. Баян зүрх дүүрэг дээр тухайлбал бид нар багш эмчнэрийнхаа багийг явуулж байна. Доктор Наранбаярыг явуулж байна. За эмч цэцэг балыг явуулж байна. За мөн мэргэжлийн багуудаа тийшээгээ бол илгээж байна. Тэгэхээр салбар болгон бол өөрийн онцлогтой, дүүрэг болон өөрийн онцлогтой тухайн дүүргийн, тухайн тойргийн онцлогоос хамаарат бид мэргэжлийнхаа багийг явуулж байгаагаар онцлог юм.